байна уу? За тэгэхээр өнөөдрийн дугаар маань Edit Tremos байгууллагаас та бүхэнд хүргэхэд битээр одоо Edit-ийн офс руу явж байна. Тэгээд удахгүй уулзцгаая. За ингээд битээр Edit-ийн офс ингээд ороод ирлээ. За ингээд шууд ярианда харах тий. За тэгэхээр өнөөдөр битээр юуны тухай ярилцах вэ гэхээр мөн daily study дээр маань ирсэн асуултуудын тухай бас дахиад ярилцах болно. За нэгдүгээр талаар Солонгос улсад суралцах ямар боломжууд байдаг талаар яриад хоёрдугаарт нь тэтгэлэгт тэнцэхийн тулд ямар хөө материал бүрдүүлэх ёстой, хэлний төвшин бас ямар хөө байх ёстой ч юм уу иймэрхүү зүйлийн тухай. За тэгээд гуравт нь болохоор очиод ямар хүндрэл гарч болох вэ гэдэгт дээр болохоор заяа маань болохоор өөрийнхөө туршлагаас та бүхэнд хуваалцаж эхэлж өгөх байгаа. За ингээд эхний асуултанд оръё. За тэгэхээр эхнийхээ асуултанд оръё тийм ээ. За Солонгос улс руу явж суралцах боломжууд хэрэг байдаг вэ? Тэтгэлэгт хамрагдах юм уу? Эсвэл хуваарайч байсан тий. Заавал одоо эсвэл нөр зуучлалын газрыг дамжуулахгүй юу? Хэрэгтэй юу гэхгүй юу? Аха. Тэгээ Солонгост суралцах боломж бол ер нь бол айгүй их байгаа. Тэгээд бусад орныг бодоход ер нь тэтгэлийн хуваарайч гэсэн Солонгос айгүй өндөртэй ордог. Тэгээд миний бодлоор нөгөө засгийн газрын тэтгэлгээр Солонгост сурж ирсэн байхгүй юу? Магистрт Солонгосын. Тэгээд засгийн газрын тэтгэлгээр сурж ирсэн. Тэгээд засгийн газрын тэтгэлгээс гадна сургуулийн тэтгэлгүүд гэж бас зөндөө байгаа. Тэгээд эхлээд та бүхэн Солонгос сурахыг хүсвэл ямар сургууль гэдэг вэ эхлээд сонгох хэрэгтэй. Хэрвээ сургуулийн тэтгэлгээр явъя гэж бодож байвал. За тэгээд одоо шинэ 2-3 сургууль сонглоо тий. За одоо Коминдэ, Ёнсэдэ, за тэгээд Иваёд гэсэн юм одоо тийм 3 сургууль сонглоо гэж бодъё. За тэгвэл сайтаас ороод эхлээд тэр сургуулийнхаа вебсайт нь ямар вебсайт вэ гэдгийг олох хэрэгтэй байгаа. За тэгээд Солонгосын болохоор сургуулийн эсэлтүүд болохоор 3 сард хичээл нь эхэлдэг, 9 сард хичээл нь эхэлдэг гэж хоёр анз байдаг байхгүй. Тэгээд та бүхэн 9 сард хичээл эхэлдэг хичээлд орох гэвэл ер нь бол 3-4 сард эсэлт нь явагддаг. 3 сард эхэлдэг одоо семестрт ингээд хичээлд орё гэж бодож ивэл эсэлтүүд нь бол 9-10 сард намрын эсэлт гэж явагддаг байгаа. За тэгэхээр тухайн үеэ тааруулаад сургуулийнхаа вебсайтыг олоод тэгээд гадаад оюутан гэсэн хэсэг байдаг. Ер нь бол Солонгос ихтэй сургуулиуд баг бүгд шахуу нэг сайт нь англиар байдаг байгаа. За тэгээд хэрвээ Солонгос хэл мэддэг бол солонгосоор англи мэддэг бол англиар одоо сайтын хэлийг тохируулаад тэгээд гадаад оюутан гэдэг хэсэг рүү орох хэрэгтэй. За тэгээд гадаад оюутан гэдэг хэсэг дээр нь орохлын нөгөө нэг зүгээр өөрөө төлбөрөө төлөө сурах уу эсвэл материал өгөхдөө тэтгэлгээ одоо юу материал өгч гинүү гэдгээс шалтгаалаад бүрдүүлэх материалууд нь өөр байдаг байхгүй. Тэгээд одоо тэрийг ингээд хараад тэгээд ямар материал бүрдүүлэх ёстой вэ? Хэдний дотор Солонгос руу одоо тэрийг ирүүлэх ёстой вэ гэдэг бүх жагсаалт нь ингээд байж байгаа. Тэгэхээр та нар Солонгост одоо сургуулийн тэтгэлгээр сурах чинь эсвэл зөв төлбөрөө төлөө сурах чинь гэвэл хамгийн ихний алхам бол сургуулаа сонгох. Дараа нь тухайн сургуулийнхаа сайтаар сайн ингээд ухаж үзээд одоо хамаг ямиг нь үзээд тий ямар материал бүрдүүлэх ёстой, ямар анги байдаг, хэдэн хувийн тэтгэлэгтэй, тэтгэлэг нь ямар болцолтой байдаг вэ гэдгийг сайн үзэх хэрэгтэй. Ер нь бол нэг Global Leadership Program гэдэг ихэнх сургуулиудад ер нь бол байдаг байхгүй юу? Одоо тухайн улстай айгүй их амжилт гаргаж ирсэн тий өндөр дүнтэй одоо 10 жилдээ ч юм уу их сургуультай маш өндөр оноо авч исэн, олон тэмцээн уралдаанд орж исэн, тэгээд янз бүрийн сайн дурын ажил хийж исэн тийм одоо оюутнуудад зориулсан Global Leadership гэх тийм scholarship гэх тийм тэтгэлгүүд байдаг. За тэгээд хэрвээ та бүхэн засгийн газрын тэтгэлгийг сонирхож ивэл засгийн газрын тэтгэлгийн магистр докторийн эсэлт нь юу нь болохоор шалгаруулалт нь болохоор 2-3 сард явагддаг байгаа. Тэгээд засгийн газрын тэтгэлэг төгөхөд болохоор Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж өгөх эсвэл шууд Солонгос дахь сургууль руугаа авах гэсэн хоёр янз арга байдаг. Тэгээд хэрвээ та нар одоо Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж өгөхийг хүсч ивэл одоо элчин сайдын яамны вебсайт дээр тавигддаг байхгүй одоо тэр саруудтай. Тийм одоо 2 сард ер нь бол ихэнхдээ тавигддаг. Тэгээ вебсайтыг ингээд сайн харж агаад за тэтгэлэг зарлагдлаа гэх юм бол бас бүрдүүлэх ёстой материалуудын жагсаалт байж байгаа. Тэрийг нь бүгдээр ингээд бүрдүүлээд аваачих хэрэгтэй. За тэгээд магистр докторт бол ихэнхдээ жилдээ нэг 5 оюут авдаг Монголоос. Тий. Тэгэхээр яг нөгөө тэр тухайн авах гэж байгаа оюутныхаа тооноос 3 дахин их оюутныг одоо ярилцсан тэнцвүүлдэг байхгүй. Жишээ нь материалыг одоо нэг 200-300 оюутан материал өгсөн байлаа шүү дээ. Тэгвэл тухайн жилдээ 5 оюутныг одоо тэнцвүүлэх байлаа гэвэл
15 оюутан л зөвхөн 2 дугаар шатанд тэнцсэн гэсэн үг. Бусад нь бүгд материал дээр хасагдсан гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо 15 оюутан ярилцлагандаа тэнцсэн бол ярилцлагандаа ороод тэндээсээ 5 оюутнаа шалгуулж авна. За тэгээд тэр 5 оюутныхаа материалыг одоо нөгөө нэг тухайн тэнцсэн 5 оюутан одоо өөрийнхөө орохыг хүссэн 3 сургуулиар нэрлэдэг байхгүй юу? За тэгээд миний хувьд болохоор Ямсэдэ, Кореодэ, тэгээд Сонгюнгвандэ гэх 3 сургуулийг нэрлэжсэн. Тэгээд тэр 3 сургууль руу одоо миний энэ тэтгэлэг төгсөн бүх материалуудыг явуул нэгдсэн сайдын яамнаас. За тэгэхээр тэр 3 сургуулиас лэрээ надад тэнцэн гэсэн хариуг ирүүлдэг байхгүй юу? Тэгээд би болохоор тэр 3 сургуулиас тэнцэн эсвэл тэнцээгүй гэсэн хариу ирнэ. За би болохоор надаас 3 сургуулиас гурвуулангаас нь хариу ирсэн учраас би тэр дундаас болохоор Ямсэдэг сонгож сурсан. За тэгээд элчин сайдын яамнаар сурах одоо тэтгэлэгт материал өгөх ингээ явцсан юм их байдаг. Харин сургууль руугаа өгж явах юм бол тэрэ эхлээ ганцхан сургуулийг сонгоод яг тэр сургуулийнхаа засгийн газрын тэтгэлэгт материал өгнө. За. Тэгэхээр одоо тэр ярьцлага бүх юмыг тэр сургууль өөрөө бие дааж хийгээд тэтгэлгэн засгийн газрын тэтгэлэг өгнө гэсэн үг байхгүй юу? Тэгээ хэрвээ тэр сургуультай тэнцэхгүй л бол тэгээд өнгөрч байгаа гэсэн үг. Тэгэхээр юу юм уу? Өөр сургууль руу дахиад явж болохгүй юм уу тий? Ганцхан сургууль руу явах хэрэгтэй тий. Яг өөрөө сургуулаа сонгоод одоо яаж явал нэг сургууль. Тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг сургууль руу явуулж байгаа хүүхдүүд нь болохоор ихэнхдээ нөгөө том сургуулиуд руу биш, орон нутгийн жижиг сургууль руу явуулах юм бол одоо нөгөө нэг тухайн орон нутгийн засгийн газрын тэтгэлгээр тэдэн хүн аавна гэсэн оронтой байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тийм орон нутгийн сургуулиуд руу засгийн газрын тэтгэлгээр аюух бага материал ирдэг учраас тэнцэх магадлал ер нь л одоо засгийн энд хилчин сайдын яамд өгж байгаагаас илүү өндөр гэж би сонсч байгаа байхгүй. Тэгээд ер нь бол цаанаасаа орон тоног лэрээ тухайн орны элчин сайдын яамаар дамжуулж 5 хүүхэд сургууль руу материал явуулсан хүүхдүүдээс 10 хүүхэд сонгон ч юм уу элчин сайдын яамнаас илүү олон хүүхдүүдийг сургууль руу явуулснаа сонгодог. Тэгэхээр одоо сургуулаа зөв сонгоод арай нэг бүр алдартай том сургууль биш би жижиг сургууль руу явуулах юм бол юунд хийцэх магадлал арай дээр. Гэхдээ элчин сайдын яамд өгөхийн давуу тал нь болохоор өөрийнхөө хүссэн одоо том сургуульд орох боломжтой. Бүр 3 сургууль руу явуулж хариу үлээх боломжтой. Тийм. Өөрийнхөө хүссэн 3 сургууль руу материалаа явуулаад хариу үлээгээ гурвуултанд тэнцчих юм бол тэр дундаас ер нь л өөрөө сонгож орж болно гэсэн үг аа. Тэгээд ийм тэтгэлгийн боломжууд байдаг. Тэгээд засгийн газрын тэтгэлэг бол ер нь бол хамгийн сайн тэтгэлэг. Засгийн газрын тэтгэлгийн ер нь давуу тал юу вэ? Бусад одоо тэтгэлгээс. Тийм, засгийн газрын тэтгэлэг чинь нөгөө хамгийн хангам цайтай. Тэгээ юу өгдөг вэ гэхээр нөгөө нэг ирж очихын хамгийн анх Солонгос руу явах онгоцны билет, буцаж ирэх онгоцны билет. Тэгээд очиод очихлээрээ хэрвээ та солонгос хэлгүй байх юм бол нөгөө нэг бүтэн жилийн солонгос хэлний курс дөнгөө явуулж өгдөг. Тэгээд үгүй шууд солонгосны юунд болохоор нөгөө нэг шууд хуваалт юм билээ цаанаа вишээшээ гэж явуулчихдаг. Тийм, өөр хот руу ч явж магадгүй, Сөүл ч явж магадгүй. Ер нь бол аль ч хамаагүй хотын аль ч хамаагүй сургууль руу шууд цаанаас нэрийн зочдөг байхгүй. Тэгээд нэг жилийн одоо өнгөө солонгос хэлний курс тех явцдаа бас нөгөө тэтгэлгээ авч илэн сар болгоны стипендтэй авч илэн. Тий. За тэгээд дараа нь одоо шууд магистртай юм уу эсвэл доктортай эсвэл бакалавртай орлоо гэж бодоход сар болгоны 900 мянган воны тэтгэлэг өгнө. За тэгээд 900 мянган вон дээрээ та ирээ топгийн 5 6 тайх юм бол 100 мянган воны тэтгэлэг нэмж аваад сая воны тэтгэлэг авдаг. Би топгийн 6 тал бол 100 нэмж авдаг гэсэн чинь 5 6 бас 5 6 айлаад нэмдэг. Топгийн дээд чат буюу 5 6-гийн оноотой байх юм бол 100 мянган воны тэтгэлэг нэмж аваад нийтдээ сая воны тэтгэлэг авна. Тэр нь болохоор одоо хоол унд тэгээд дотор байр ч юм уу тэрэнд бол хангалттай хүрдэм билээ. Нэр нь дотор байр нь бас төлбөртэй байдаг. Тэгээд засгийн газрын тэтгэлэг сургалтын төлбөр физмэс бас нэг дотор байр нь бас өнгөө гэдэг. Бас дотор байр нь бол өнгөө биш. Ер нь 3 сар нь хэдөө юу яд юм блэ? 800 манай сургуулийн болохоор яг нэг семестрийнх нь би нэг 3 өдрийн өрөөндөөс авахгүй. Тэгэхээр 800 эд мянган вон болж байсан. Тэгээд тэрийг болохоор нэг засгийн газрын тэтгэлэгт оюутан гэдэг утгаараа чи нөгөө сар болгон авах стипендийн тогтсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ ингээд хуваагаад 3 сард илүү 4 сардаа хуваагаад нэг сарын нэг 180 мянган вон лөө 230 мянган вон лөө юмсан ингээд хувааж төлдөг гэсэн 4 сардаа. Нэг хүнийх нь өрөө хэд орчих. Нэг хүнийх нь 500 мянган зүтсэн байгаа. Шууд. Гэхдээ заавал дотор яриндаа байх албагүй. Тэр одоо солонгос таньдаг хүн амтанд байвал тэрнийхээ гэрт байж болно. Эсвэл гадуур байр хөсөлж болно. Эсвэл хасвчид гэдэг нөгөө цаанаасаа хоол унд мандын хийж өгдөг нэг тийм юу байдаг. Тэнд кошиванд ч байдаг. Тэгээд тохгүй л тий. Тэгэхээр уул дотор яар бол айгу
явахдаа гоё л санагдав. Тэс нөө сургуулийн кампус гэхээс нэг өөр нөө орчноо мэдрээд гэх юм уу одоо. Одоо байнгын кампус дотроо байж гэнэ шүү дээ тий. Янсигийн кампус бол бүр бараг нэг дүүрэг шиг амар том. Тэр нь бол кампус дотроо ингээм амьдраад ерөөсө кампусаас гарахгүй байж болохоор хэмжээний дүүргээс зураг том юм шүү дээ. Дотроо автобус явж юм уу? Тийм дотор ер нь бол дотор ярнаасаа яг хичээлийнхаа байрлал дандаа автобусаар юм. Тэгэхгүй бол бүр алхаад амар хол. Яаж яах төгсөөртэй явсаж нөө уулан дээр. Яг дотор ярин бүр амар дээр уулан дээр гэдэг айгу хол. За тийм нэ. За бид нэлийн ярилцаад баг хоёр дахь ярилцах сэдв өгч гэсэндээ баг нэлийн хамааж ярьчих шиг боллоо тий. Ерөнхийдөө гэхдээ тэтгэлийн тухай бас ахаад нэг асуух ба. Ерөнхийдөө нэг тухайн сургуулиуд болохоор өөрөөр шалгуур мэдээж тавьж байгаа бах тий. Гэхдээ нийтлэг одоо шалгуурууд бас байх бол нийтлэг тавьдаг шалгуурууд нь юу байх вэ? Одоо засгийн газрын тэтгэх байна. Бас нөө бусад сургуулиуд руу хуваарах гэдэг. Тэгээ ер нь бол хамгийн гол шалгуур нь бол хэл байгаа. Хэлний оноо. Тий. Засгийн газрын тэтгэлгийн хувьд гэх юм бол би болохоор сургуулийн тэтгэлэгт ерөөсөө материалын нэгтгэдэг өгж үзэж байгаа. Тэгээ юу нэг юм асуу. Одоо хамгийн чухал шаардлага нь одоо хэл гэж байна шүү дээ. Гэхдээ засгийн газрын тэтгэлэгт тэнцчээд солонгос хэлгүй мөртлөөс хэлний эхлэл жил явдаг гэсэн тий. Тэрс одоо хэлгүүч гэсэн засгийн газрын тэтгэлэгт тэнцэх боломжтой болчиход байна уу? За тэр хүн болохоор одоо солонгос хэлгүүч гэсэндээ англи хэлдээ бараг төгс шахуу сайн хүн тэнцэж байна гэсэн үг гоё. Ярилцлагандаа орохдоо бас англиар ярьсан. Бүх материалаа англиар бүрдүүлж өгсөн. Ярилцлагандаа болохоор англиар одоо чөлөөтэй өөрийгөө илэрхийлж байгаа. IELTS юм уу TOEFL ямар нэгэн маш өндөр оноотой тийм хүн байна гэсэн үг. Тэрнээс ч одоо англи хэлгүй, солонгос хэлгүй хүн байх юм бол ер нь бол бараг засгийн газрын тэтгэлэг бол бүр олдохгүй, сургуулийн тэтгэлэгч ер нь бол олдохгүй. Тий. Тэгэхээр та англи юм уу эсвэл солонгос хэлэндээ бүр маш сайн байх хэрэгтэй тэтгэлэг тэнцээ гэж хүсчихвэл хэрвээ тийм биш байх юм бол та эхлээд солонгос руу хэлний бэлтгэлд явах юм уу эсвэл Монголдо одоо хэлээ сайн сураад тэрнийхээ дараа материалаа өгч үзэх хэрэгтэй. Тэгвэл та ингээд за би хэрвээ эрхчлэлийн 3 сарын эхлэлд бэлжээ гэх юм бол одооноос хэлээ маш сайн давтдаг юм уу те. Эсвэл одоо энэ жилийн одоо энэ 9 сард гэх юм бол дараа жилийн энэ хүртэл одоо 1 жилийн дотор англи юм уу солонгос хэлээ маш сайн давтах хэрэгтэй байх нь шүү. Тэгээ аль нэг хэлнийх нь бас өндөр оноотой байх хэрэгтэй. Солонгос хэл бол одоо 5 6 байвал маш сайн. Англи хэл болохоор одоо IELTS оноо ч гэдэг тий. Тэгээ 8 ч юм уу айгу өндөр тийм оноо авсан. Засгийн газрын тэтгэлэг явуулж шүү дээ. Тэг ер нь бол альс тэтгэлгийн хувьд бол ер нь тийм байгаа. Тэгээд хоёрдугаар тэгэхээр нөгөө нэг юугаа study plan. Тэгээд өөрийнхөө self introduction буюу өөрийн танилцуулга маш сайн бичих хэрэгтэй. Тийм тэгээд би болохоор сургуулийн тэтгэлэгт материал өгж үзэж байгааг болохоор ер нь засгийн газрын тэтгэлгийг голчж ярих гэж бодож байна л да. Тийм засгийн газрын тэтгэлгийн хөтөлбөр нөгөө нэг бүрдүүлэх материалд нь хамгийн чухал юм нь болохоор нэгдүгээр хэлний оноо. Тэгээд хоёрдугаар нь мэрэгжил сонголт ер нь бол чухал. За ирээд одоо Монголда хэрэгтэй мэрэгжил байна уу үгүй юу гэдг нь бол ер нь засгийн газраас өгж байгаа тэтгэлгийн учраас бас ер нь бол тэрийг бас чухалчилж үздэг. Тэгээд шинжлэх ухаан ч юм уу эсвэл IT тал руу gaах юм бол ер нь нэмэлт оноотой байдаг байхгүй юу? Тийм нөгөө IT дээр тэтгэлгээр нэмэлт оноотой гэлтэй. Дааш нөгөө манай IT-ийн чинь манай талын чинь хэлэндээ угаасаа муу болохоор тийм гэдэг. Тэгэхээр та одоо жишээ нь IT эсвэл шинжлэх ухаан эсвэл одоо эмнэлгийн чиглэлээр тий эмч мэмчээр одоо ингээд сурах гэж ивэл ер нь бол нэмэлт оноотой. Зүгээр одоо бизнес ч юм уу тий өөр одоо бусад чиглэлээр байх юм бол ер нь нэмэлт оноо байхгүй өөрөө маш сайн байж иж ер нь бол тэтгэлгийн зэнсүү. Тэгээд өөрийнхөө танилцуулгыг маш сайн бичих хэрэгтэй. Тэгээд study plan дээрээ тэгэхээр очиод би одоо ийм зүйлийг ингэж суралцсан. Ирээд би одоо ийм Монголдо хийнэ гэдгээ ер нь бол сайн тусгаж өгөх хэрэгтэй. Тэгээд бас оюутан одоо их сургуулаа төгсөөд магистрт явах гэж байгаа их сургуулийн дүн чинь маш сайн байх хэрэгтэй. Багшийн тодорхойлолт чөчөөнсөө маш сайн байх хэрэгтэй. Тэгээд юу бас сайн байх хэрэгтэй нөгөө нэг ямар нэгэн гавьяа шагнал авч исэн одоо ямар нэгэн одоо мэрэгчлэрээ тэмцээн уралдаанд орж улсдаа болон сургуульд аймагтаа төрүүлж исэн ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бол бүгд ингээд нэмэлт оноо авдаг байдаг байхгүй юу? Одоо шинэ тэр чинь ингээд бүгд оноогоор жигсааж байгаа шүү дээ. Тэр хүний хэлний оноонд хэдэн оноо байна? Одоо энэ хүний одоо юун дээр study plan дээр хэдэн оноо өглөө гэд бүгднийг ингээ оноо өгөөд явцдаг. Тэгээ хамгийн одоо өндөр оноо авсан 15 хүн жишээ нь ярьсандаа тэнцэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо нэг шагнал авсан байх юм бол тэр нь одоо нэг оноо болж нэмдэг ч юм уу тийм болохоор тийм юм нэг бүрчлэн айгуу чухал байдаг. Бүгдийн л өөрийнхөө бүх юм л ер нь жигсаал. Тий өөрөөсөө гарч болох ер нь бол бүх л юмнуудаа ингээд жагсааж бичээ тий. Нийгмийн одоо
туршлага юу байна? Сайн дурын ажил хийж ийсэн үү? Тэгэл ийм тийм одоо ажил хийж ийсэн, тийм сурсан гэж бүх юмаа ер нь бол өөрийгөө ингээд бүрэн гаргаж иж ер нь бол тэтгэлэг авах боломжтой. Сайн дурын ажил хийжсэн бол тэрийг яаж батлах юм бодоо? Сайн дурын ажил хийхээс нь сайн дурах юм чинь батламж юм уу тиймэрхүү юм одоо өгөхгүй шүү дээ. Тий, гэхдээ ер нь бол батламж одоо ихтэй өгд юм шүү. Тийм үү? Тэгэхээр оюутнууд сайн дурын ажил одоо жишээ нь дэлхийн зам дээр ч юм уу хаа нэгтэй сайн дурын ажил хийсэн бол батламж өгөх байгаа. Тийм үү? Тэгээ хэрэв бүр батламж өгөхгүй байх юм бол яг хөө тэгэл тэрийг өөрийнхөө танилцуулган дээр бичээл тий. Би одоо ийм тийм сайн дурын ажил хийжсэн. Тэгээд тэр тийм зүйлээсээ тийм зүйл мэдэрч одоо ингээд өөрөө ингээд юу яасан өсч хөгжиж чадсан гэх юм уу. Батламжгүй нэг баахан сайн дурын ажил өөрөө сэтгэлээрээ хийгээд олон жил сэтгэлээрээ явцсан бол одоо өөрийгөө сайн илэрхийлж эсэн дээр л бичин гэсэн үг бол тэр бүх юм уу. Тий, эсэн дээр л ер нь сайн бичих хэрэгтэй. За би тэр манайх нь ер нь хилэндээ муу гэж зөвхөн өөрийнхөө хүрээллийг хэлсэн шүү. Тэрнээс хилэндээ сайн айтнаар бол зөндөө байгаа. Маш их байна. Тийм яа. За тэгвэл 3 дахь асуултанда ер нь орё тий. За тэгээд очиход за бүх юмыг ингээд маш сайн одоо гоёор төсөөлөд эндээс явлаа гэж мэдээж нөө засгийн газрын зэтгэлтэй тэнцээд тий. Одоо өнгөцний плетээ хүртэл ингээд даалгаад явж ирэх юм мэдээж гоё юм бодож очиж шүү дээ. Тэгээ маш одоо сэтгэл өндөр очсон чинь ямар хэцүү асуудлууд таарах вэ? Маш өндөр сэтгэлдээ очсон чинь айгүй хэцүү зүйлтэй тулгараад тэр нөө сэтгэл санаагаар гинт доошоо унчаар бас тэр байдлаасаа яаж гарах хэрэгтэй гэдэг юм бол тэр талаас бас юм. Тийм би болохоор нөгөө нэг засгийн газрын тэтгэлгээр явахдаа би юу яасан штэ. Эхлээ нөгөө нэг Монгол их сургуультай би солонгос хэлний орчуулагчаар төгссөн байхгүй. Солонгосын судлаар ер нь бол их сургуулаа төгссөн. Тэгээд мэрэгчлэрээ би энд ажиллаж агаад яг засгийн газрын тэтгэлэгт материалаа өгөх болохоор би улс төр судлаар өгсөн байхгүй юу. Тэгээд яагаад би тэгсэн бэ гэх юм бол нэгдүгээр нөгөө нэг юу яасан. Жохон буруу батсан л да. Би нөгөө нэг 10 жил тахта нийгмийн хичээл аягүй дуртай аягүй сайн мэс ахгүй юу. Олимпиадад. Тий, аймгийн олимпиадаас алтав малтавж исэн. Тэгээд тэрэндээ ингээд айгүй бардаад улс төр ах юм бол юм бол унших юм шүү дээ. Нийгмийн хичээлээ төстэй гэж би бодоод би ингээ улс төрөөр сурах юм бол чаднаа гэж бодсон. Тэгээ хоёрдугаар болохоор нөгөө нэг засгийн газрын тэтгэлэгч чинь буцаж ирээд эх орондоо одоо хувь нэмэр оруулахыг хардаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тийм учраас би ингээд улс төрөөр сураад одоо шээ нэрэд ингээд улс төрийн салбарт ингэж тэгэж ажиллана гэд ер нь бол бодоод тэгээд бичээд тэгээд ер нь бол өгсөхгүй материалаа. Тэгээд ер нь бол илүү их тэнцэх магадлалыг бодож ер нь бол өөрийнхөө дуртай гэдгээ ерөөсө бодоогүй. Ямар мэрэгчлэр өгвөл би тэнцэж чадах вэ гэдгийг ер нь бодсон байхгүй юу. Тэгээд би ингээд улс төрөөр материалаа өгөөд тэгсэн чинь тэнцсэн. За тэгээд ер нь бол солонгост очиод бүх юм бүр ингээд миний төсөөлчснээс бүр ингээд эсрэгээрээ эргээд. Яагаад гэвэл нөгөө нэг би чинь улс төрийн ингээд судлаар ер нь сурж байгаагүй. Тэгээд бакалаврын ингээд ямар ч мэдлэг байхгүй шууд магистр руу орчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд бүр амар хэцүү заяа. Яг солонгос хэлээр зөв сайн болохоор зөв уншаад ойлгочихсон. Солонгос хэлээрээ сайн болохоор би уншаад ойлгочихно гэж утсан. Гэтэ тийм байгаагүй. Яагаад гэвэл очсон чинь бүх материал нь англи дээр байсан. Тэгээд юу яасан? Буй баг ихний хичээл дээрээ ороод бүрстэ хамаг өөртөө ихтгэл маань навс унаал. Тэгэл бүр шууд барыг өөлал хичээлээс гарч ирэл өөлал. Тэгээд тэрнээс хойш ер нь ингээл хичээлд орох болгондоо би ингээл амар айгаал ингээл зүрх ингээл төгшөөл. Тэгэл юу яагаал бүр ингээл толгой бүр ингээл амар өвдөл стресстэй. Тэгээд стресстэй шин толгой энэ аваар ингээл амар өвдөм байл шүү дээ. Тэгээд зүрх амар хордоор өвдөл. Тэгэл би ингээл хичээлээ тараал нэг хичээлээ ингээл хийх гээл ерөөсөө хичээл ингээ ойлгохгүй шүү дээ. Яаж ч бүх материал нь англи дээр би тэг англитэй бүр солонгос хэлшээ сайн биш болохоор одоо Google Translate. Тийм Google Translate-ээр ингээд тэрийгэ бүгдийн шууд ингээд юугаар орчуулаад солонгосоор орчуулаад тийм орчуулаад уншаал тэгэл тэгсэн ч гэсэн ингээд даалгавраа сайн хийж чадахгүй. Тэнгүүт ингээд нөгөө нэг ерөөсөө хичээл дээрээ стресстэй би хичээлээ сайн хийж чадахгүй болохоор ингээд өөр юм дэрсэн анхаарч болчих яахгүй юу нөгөө гадуур гар зугаал солонгосын гоё сайхны мэдлэлтэй юу нөгөө campus life те зүгээр хичээлээ стресстэй номын санд ингээд суугаал чадахгүй бол уйлал яг нэг тийм өдрүүд ингээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би та нарт ингээд зөвлөхийг хүсэж байгаа зүйл маань миний бас гаргасан хамгийн том алдаа гэвэл би мэрэгжил сонголтын дээр маш том алдсан. Хэрвээ та нар одоо бакалавра төгсөөд магистрт солонгос сурья гэж бодож ивэл
нэгдүгээрт өөрийнхөө маш сайн мэддэг. Хоёрдугаарт маш сайн чаддаг. Гуравдугаарт очиод би одоо ямар ч нөхцөлд байсан, ямар ч хэцүү байсан би одоо энэ мэрэгчлээ би заавал үнэхээр одоо төгс болтлоо сураад би эргэж ирнэ гэсэн өөртөө итгэлтэй байгаа мэрэгчлээ тий сонгоорой гэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр одоо над чиг ингээд за би одоо ямар мэрэгчлэлээр материал өгөх юм бол тэнцэх юм болоо гэж тэгснээсээ зогс төрөөр өгчдөг ч юм болов. Би чи 10 жилдээ нэгэндээ гайгүй юмсэн чи гайгүй л гэдэг. Тийм бодлоор хизээш битгий. Тэгш улс төр би уншаад ойлгож штэ гэх. Тийм уншаад ойлгож штэ. Гэт тэгж бодож ерөөсөө битгий материалаа өгөөрэй. Өстө худлаа юм биш юм манайхаа. Өстө тэр шиг худлаа юм байхгүй. Клаургүй шууд сурна гэхээр нөр хэдийн уншаад ойлгох гэсэн юм мэрэгчлийн үг хэлэхгүй гэж байдаг хэл. Тэр чинь одоо суур бүхэл бүтэн 4 жилийн суурийг алгасч чинь гэдэг чинь бүр амар том юм байхгүй тий. Тэгээд аль болох гүйцэнэ гэж бас юу яагаад бакалавртаа сурсан мэрэгчлэрээ магистртаа сураарай гэж ер нь л хүсэж байна. Тэгэд гол нь тэр мэрэгчлээ та нар маш дуртай байх хэрэгтэй. Ямар ч бэрхшээлийг одоо даван туулаад тэрийгээрээ гүнзгийрээд одоо бакалаврын магистрийн эсвэл нөгөө нэг юуны докторийн мэдлэг болж аавна гэсэн бүрийн итгэлтэй байх хэрэгтэй. Тэгжээж тэр материал юугаараа чиглэлээрээ сурахгүй бол одоо хамаагүй тий. За энэ мэрэгжил ер нь бол хэлэхэд гоё сонсогдож байна. Би ер нь солонгос ер нь улс төрөөр сурдаг гэд хүн хэлчихвэл ер нь бол нэг айгуу сүртэй гоё сонсогдож байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү маягаар хизээж битгий мэрэгчлэр сонгоороо манайхаа тэгвэл өөрөөсөө бүр альчгүй болоод гоцроо шүү гэж хэлмээр байна. Хоёрдугаарт болохоор анхаарах суулгах хэвээр миний бас алдаа гаргасан зөвлөлөөрөө англи хэлээс. За би болохоор нөгөө солонгос хэлэндээ сайн гэдэгтээ ер нь бол бүрийн 100% итгэл авцсаахгүй. Тэгсэн чинь очиод баг миний солонгос хэлний хэрэг болаагүй. Солонгос улсад очиж байгаа чинь солонгос хэлэндээ л найдаж шүү дээ. Тий, тэгсэн чинь яг мэрэгжлийн одоо нэг ялангуяа Yonsei гэх мэт одоо том их сургуулиуд ихэнх хичээлээ магистрийн хичээлийг англи хэл дээр ороо явуулдаг юм лээ. Тэр дандаа одоо улс төр ч юм уу тий. Тиймэрхүү одоо унших судлах тийм мэрэгжил болохоор дандаа англи хэл дээр бичигдсэн судалгааныхаа ажлуудыг ер нь бол уншаад тэрэн дээрээ бие даалт хийгээд хичээл дээрээ ч гэсэндээ одоо юу яадаг. Одоо хичээл сонголтын дээр жишээ нь одоо 20 хичээлээс би хичээл сонголоо гэж бодоход тэрнийх нь 5 ч юм уу 8 ч юм уу 100% англи хэл дээр байдаг хичээл сонголтууд байдаг. Тэгэхээр би одоо тэр 100% англи хэл дээр байгаа хичээл сонголтуудаа хасаад үлдснээс нь л дандаа одоо 2 жилийн турш хичээлээ сонгох гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний одоо сонголт аюух багасж байгаа. Тэнгүүд 100% англи хэл дээр биш гээд солонгос хэл дээр хичээлгээ сонгонгууд бас яг солонгос дээр биш таа. Унших материалууд нь бүгдээрээ англи хэл дээр тэгээд бие даалтан ч гэсэн англи хэл дээр тэгэнгүүт бүр ингээд амар хэцүү стресс татдаг. Би тэгээд бас нэг нөр юу сонссон. Одоо Yonsei юм нэг эсвэл иймэрхүү том сургуулиуд болохоор мэдээж нэг сайн оюутан бэлгэж гарахыг болно. Тэгээд өөрсдийнх нь нэрийг бодоод гэдэг юм одоо нэг оюутнуудаа маш хатуу хандах юм. Одоо дүн дээр агай хатуу гэдэг юм. Тэгээд бие даалтны оноон дээр ингээд өсгөх гэдэг юм. Тиймэрхүү хэрэг байт юм л. Тий, ер нь бол одоо жишээ нь юу ч нөө гадаад оюут заарчлаа. Гадаад оюутан гэхээр одоо гадаад оюутан учраас нэг арай зөөлөн хандна гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү хүмүүс байдаг л уу юм. Хэрэг хээр хийж одоо. Тэгтээ ер нь бол юу ядаггүй. Бүр тусна нэг тэгж одоо гадаад оюутанд анхаарал хандуулаад яахгүй. Ер нь бол баг тоодгүй багш нар. Бүр өөрөө л одоо ингээд багшаасаа зуураад, ангийнхнаасаа зуураад тий. Надаа энийг хэлээд өгөөч, туслаад өгөөч гэхгүй л бол багш зүгээр хичээл дээр яг юу яадаг. Би болохоор нөгөө нэг англи хэлдээ жоох юм уу. Тэгээ дээрэс нь яг бакалавр маань огт өөр мэрэгжил байсан гэдгийг багш нар маань мэдчихсэн учраас яг хичээл дээр надаас одоо асуулт асуухтаа айгүй зөөл асуултууд асуудаг гэсэн. Жишээ нь бусад оюутнуудаас бол шууд ингээд онл монл энэ талаар ингээд өөрийнх нь бодлыг асуугаад явчихдаг гэсэн бол надаас болохоор арай зөөл одоо Монголд яадаг вэ гэдэг ч юм уу тий. Монгол одоо улс төр нь одоо ийм яадаг уу гэл одоо Монголын талаар кейсүүдийг ер нь бол их асуудаг байсан тий. Гэтэ би болохоор нөгөө юу яаж үзчихсэн. Хичээл дээр ингээд оролцоо ер нь бол жоохон бага байгаад яах юм бол гайгүй гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө солонгосч чинь магистрийн хичээл нь аюу цөөхөн оюутнууд ордог. Нэг хичээл нь одоо 6 оюутантай тэгээ багштайгаа ордог ч юм уу тий. Тэгээ бүгдээрээ ингээд тойрч сууж байгаа хичээл ордог. Тэнгүүд яг нэг оюутнаас ингээд асуух асуулт нэг оюутанд ирэх ингээд ачаал амар их нэмэгддэг. Тий. Нэг оюутанд ирэх ярих минут бол ихсэн. Ярих минут гэсэн тэр чинь одоо нэг хичээл нь 3 цаг ордог хгүй нэг орохдоо. Ямар завсарлах байх тий. Дундуур нь нэг завсарлах эсвэл зарим багш нар зүгээр өөртөө биз гаруулж хүлээтэй гараад бизсараа гэхдээ би гарын барыг гэж битээ хэлээрэй гэж зарим оюутнууд багш нар тэгдэг. Зарим багш нар болохоор дундуур нь яг нэг
10-20 минутыг засварлуулдаг. Гэтэ 3 цаг бол нэг хичээл засварлтгүй ордог. Тэнгүүт одоо 6 оюутан 3 цаг хамт хичээл хийж байгаа тий. Тэгэхээр нэг одоо сэрийн талаар ингээд ярьж байгаа. Тэнгүүт нэг оюутны ярих ингээд хинжээ амар их байдаг байхгүй. Тэнгүүт би чи ингээд 3 цаг ингээд амар бие бариад яа багш надад суучих тэгээд яаж яах нөгөөт гэрс мэдлэхгүй. Надаас битээс. Тэгэл ингээд доош хараад ингээд юугаа хотлоо ойлгохгүй ч гэсэн нөгөө юм аа ингээд уншаал тэгээд сууж идэг гэсэн. Тэгээд юу яах ихтэй та нар солонгос хэлтэй сайн байсан ч гэсэн дээрээ солонгост одоо магистр доктор сурах гэж бодож ивэл англи хэлээ маш сайн сураад яваарэ. Тэгээд бас тэр дундаа өөрийнхөө сурах байгаа мэрэгжлийнхаа үг хэллэгүүдийг маш сайн судлаад яваарэ гэж хүсэж байна. За тэгээд 3 дугаарт бас миний алдсан зүйл юу байсан бэ гэх юм бол юу байсан нэг би чинь солонгос хэлний анги төгссөн шүү дээ. Тэнгүүт би нөгөө нэг солонгос хэлний анги чинь огт тийм судалгааны ажил бичих ямар шаардлага байхгүй. 10 жил би чинь судалгааны ажил бичиж үзээгүй. Тэгээд их сургуулиуд ч гэсэн судалгааны ажил нэг ч удаа бичиж үзээгүй. Тийм байж байгаад магистрт орж байгаа. Тэгсэн чинь магистр чинь ер нь бол бүхэлдээ судалгааны ажил гэдэг. Тэгэнгүүт би чинь одоо ямар ч судалгааны ажил хийж исэн туршлагагүй. Тэгэнгүүт солонгос оюутнууд ч угаасаа нөгөө нэг бакалавраас эхлээл байнгын судалгааны ажил хийж явдаг. Тэгээд магистр доктор ингээд оюутнууд нь холдож ордог хгүй. Тэгвэл доктор оюутнууд чинь судалгааны ажлаа бүр амарлаа хийж байгаа шүү дээ. Тэгвэл би ингээд судалгааны ажил хийх ямар ч туршлагагүй. Тэгээд дээрээс нь судалгааны ажлыг яаж уншиж, юугийн тэмдэглэж авч, юугийн голчлох ёстой гэдгээ ч юу нь бол мэдэхгүй. Цагаан цаас очиж байгаа хгүй. Тэгэнгүүт тэрэн дээрээ бас ингээд амар том алдсан. Зөвхөн солонгос хэлтэй хүн л очиж байгаа. Зүгээр ганцхан солонгос хэлтэй хүн очиж байгаа. Пүүлүүтэй Йонсегийн уус төрийн магистрт ороос очиж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээл бүр яа гэм лээ. Айгуу их тийм дутагдал байдаг. Тэгээд та нар одоо магистрт юм уу одоо докторт явъя гэж бодож ивэл Монголд байх хугацаанд судалгааны ажил дээр бүр маш сайн ажилд сураад яваасаа гэж хүсэж байна. Монгол судалгааны хаашуудыг уншаад тий. Одоо дипломын ажлууд байгаа, судалгааны ажлууд байгаа. Тэгээд англи хэл дээр бас уншаад, солонгос хэл дээр уншаад тэрнээс одоо юуг нь авах хэрэгтэй, юуг нь одоо голчж үзэх хэрэгтэй гэдгээ үзээ. Тэгээд өөртөө бас тэрийг хит удаа бичиж үзээд тий. Одоо ямар нэгэн сэдв сонгож аваад өөрийнхөө судлахыг хүссэн мэрэгжлийнхаа сэдвийг сонгож аваад тэрнтэйгээ холбоотой одоо 50-аас 60-100 одоо тийм материал уншаад тэрнээсээ одоо өөрийнхөө хүсэж байгаа гол юм ингээ гаргаж авч сурах хэрэгтэй юм лээ. Тэрийг одоо сурахгүйгээр шууд магистр докторт хизээж битгий ороорой гэж үсэе. Тэгээд ороод яг тийм байгаад очлаа гэсэн бол тэр их юм нөхөөд тэгээд дээр нь одоо өнөөдрийн хичээлээ тийм тэгвэл бүр үнэхээр амжилтгүй юм лээ тий. Бараг боломжгүй. Алужээний одоо англи хэлтэй, солонгос хэлтэй дээрс нь тухайн мэрэгжлийн талаар одоо бакалаврын цогц мэдлэгтэй тэр мэрэгчлээ маш их дуртай судалгааны ажиллаар одоо бүрэн ажилд сурсан тий судалгааны ажил бичижсэн туршлагатай тийм хүн бол очиод гайгүй. Над шиг зүгээр цагаан цаас очиод хийжээш болохгүй шүү. Би болохоор яг очиод тийм байна гэж ямар ч төсөөлөл бацсахгүй. Миний эргэн тойронд яг солонгос нөгөө магистр доктороор сурсан тийм хүмүүс ерөөсөй байгаагүй. Тэгээд яг юу яасан туршлагагүй нэг асууд судлах хөнгөө тэгээд зөр очиод за болох байлгүй ер нь уншаад байхад ер нь болох байлгүй гэж бодоодсэн чинь маш их суухад бол гүцнэ л гэж би чаднаа. Тий, угаасаа надад очиод ажил хийх шаардлага байхгүй. Тэтгэлгээ авчиж байгаа болохоор бүтэн цагаар тэгээ суугаад байхад болох байлгүй гэсэн чинь ер нь бол очиод юу гэдэг юм лээ. Одоо ингээд амар чадахгүй ингээд бусад оюутнуудаас ингээд бүр ингээд хоцорч байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд амар өөртөө итгэхгүй болсон юм лээ хүн. Тэгээ өөртөө итгэлгүй. Тэгээ бас юу болох л та. За одоо чинь би бол бусад оюутнуудаас очиод яхан хоцорлоо гэхэд сэтгэлээр бол нэг хонхгүй. Яахан нөө яг ч үтэн зөөр яхан нөө гүйцэгч маш их сон. Гэхдээ сэтгэлээр бүр их хонхгүй. Таны хувьд бол нэг юу байсан болохоор эсвэл нэг эндээ угаасаа нэг 10 жилдээ сайн тийм эсвэл нэг их сургуультай сайн байсан хүмүүс нэг тийм нэг муу нэг тийм байж байгаагүй хүмүүс бол очиод бүр ингээд доор орохоор чинь бүр сэтгэлээр бүр ер нь бол оюутан байх тэгэл байнгын багш нараараа магтуулдаг. Ихэнх шалгалт олон дээр ер нь бол онц авдаг гэсэн чи очингуудаа ингээд юу ч ойлгохгүй ингээд паникт орвол тий. Шууд ангийнхнаасаа бүр ингээд бараг харьцуулах боломжгүй хэмжээний бүр ингээд доор орж байгаа байхгүй. Тэгэнгүүт бүр ингээд амар өөртөө итгэлгүй болоод би угаасаа л амар муу юм байна. Ерөөсөө надад чадах юм гэж ерөөсөө юу ч алга гэсэн бодол ингээд болоод эхлэнгүүт бараг хичээхээ болчихсон мөлий сүүл үе. Би угаасаа бараг хийгээд чадахгүй гэсэн нэг тийм бодлоос болоод бараг хичээхэж болол тий.
тэгснээ бүр амар готор сэтгэл готор доош мөрөөл. Жаа. Бүр юм орол. Бүр амар юм болол. За. Тэгэл яг би тэр цаг хугацаанд ер нь бол жоохон харамсдаг одоо бодоход хэрвээ магадгүй та нар айлвжээний одоо ийм нөхцөл байдал орсон бол буцаах боломжгүйгээр наачиг нөхцөл байдалд орсон бол битээ эморээрээ. Зүгээр одоо Солонгост байгаа цаг хугацаагаа зүгээр гоё юу яагаад те. Фан хийгээд гоё ингээд юу яагаад enjoy доод те. Гоё гадуур одоо найз нөхөдтэй болоод гадуур зугаалаад авж байгаа тэтгэлийнхаа мөнгөөр Солонгост ядаж нэг англи хэлний дугууланд ороод ч юм уу те. Эсвэл ямар нэг хөгжмийн дугууланд ороод тэгээ сургуулийнхаа гоё олон ингээд дугуулнуудад ороод тэгэхэд гоё бас enjoy байгаа. Enjoy гэж гоё цагийг бас үр бүтээлтэй өнгөрөөгөөд ирээрээ гэж үсэ. Яа хэрвээ Солонгос руу явхаар бэлдэж байгаа бол миний саяны хэлсэн зүйлүүдээр маш сайн анхаараарай. Тэгээд миний бас нэг юу ясна бусад Солонгос оюутнуудаас бас нөгөө нэг амар хоцрогдчихсэн зүйл маань юу гэдэг юм бол суух чадвар амар юу гэсэн. Болохоор өөрийгөө сууж чаддаг гэж боддог байсан байхгүй. Орчуулагч тэгээд угаасаа хэл сурч юм суудаг л байсан байх үү. Тэг би болохоор оюутан байхдаа амар суудаг байсан. Ер нь бол бүр ингээд тасралтгүй ингээд 4-5 цаг ингээд юм орчуулад солонгос хэлээр тавтаад ер нь бол хөдөлгөхгүй сууж чаддаг байсан байхгүй. Чи солонгосчууд ч юм болохлээрээ 3-4 цаг бүр цаашаа заяа. 10 цаг мөн суудаг. Бүр бүтэн өдөржин ер нь бол номын сандаа хоноод ер нь бол суучдаг юм лээ. Маргааш нь юу их вэ? Дахиад суун. Солонгос магистр доктор оюутнууд бол бүр яг тэгжлээ дээ бүр амар сууж чаддаг. Би тэгээд ингээл номын санд ингээл ороод сууж хат ингээл одоо уншиж байгаа юм ингээл ойлгохгүй байгаа шүү дээ. Тэнгүүд ойлгохгүй амгат ингээл хүмүүс ингээл хаддаг байхгүй. Тэнгүүд ингээл солонгос оюутнууд ингээл амар ингээл юу ч ингээл сатаарахгүйгээр яг ингээ юмаа игээл суучдаг. Тэгдэг болж байна тийм агуу төвлөрөөд. Тэгээд солонгос оюутнууд ер нь бол багаасаа маш тийм суух чадвар, төвлөх чадвар маш өндөртэй байд юм билээ. Тэр нөгөө юун дээр бас тэр намайг баг ахт бас манай аав юу нь хэлдэг лсэн л та. За чи ингээд ангитай сайн байна гэдэг юм бол чичээ. Нэг тийм чухал юм бол биш. Тэгээд чи сургуультаа сайн байна уугүй юу гэдэг чинь бас нэг тийм чухал биш. Чи сургуультаа яг уу сайн байлаа гэж тэгээд чи сургуулиас гарахт чинь чамаа сайн хөт зөндөө. Би тэр үг ерөөс ойлгохгүй байсан л та. Миний өрч нөө багын нэг хөлт чинь сургуультаа биш ангитай сайн байх нь л агуу чухал шүү дээ. Яг одоогоор амьдарч байгаа насны хүний хувьд яг тэр бас нэлээ бодогдоол байдаг л та. Яг ингээд очингууд те дүүрэгтэй сайн мэн үү, хоттой сайн мэн үү эсвэл магадгүй зөвхөн улстай чи аягүй сайн байж болно шүү дээ. Гэтэл зөвхөн тэрэндээ надад би аягүй лагш үгээд очиход энэ дэлхийд ч одоо хэдэн хүн байгаа гэдэг те. Солонгост гэтэл одоо 50 сая хүн гэдэг чи одоо надаас хол тавсан хүмүүс бол хэдэн зуун хэдэн саяар л байх хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн бас сайн өөрсдөө сайн бэлтэж байгаад тэгээд очиорой. Оцсныхан дараа тэгэж зовж явахаар эндээ одоо эх орондоо монгол хэлтэй хэлээрээ ярилцаад мэдээлэл аваад сонсоод тэр орондоо ингээд тухтай байгаа дээрээ комфорт зонд байгаа дээрээ илүү сайн суралцж өөрсдөө сайн бэлтээрээ. Тэгээ ялангуяа залуу байгаа хүмүүс бол өөрсдөө зогсолтгүй маш сайн ингээд хөгжүүлж явах нь маш их чухал шүү. Тэгээ одоо байгаагаас ингээд гарах юм бол ингээд дэлхий чинь үнэхээр ингээд маш том шүү. Тийм ээ. Тэгээд солонгос ч юм бол яг одоо Сөүлдээ тэгээ Кореадаа Ёндэ гэдэг энэ гурван сургууль бол Sky гэдэг явдаг шүү дээ. Энэ гурван сургуульд бол ер нь бол солонгостой эхний бараг 5% багтах топ оюутнууд нь цугларсан байгаа. Тэр сургуульд орох гэж ер нь бол бүр алаан байгаа шүү дээ. Бүхэлдээ одоо 12 жил зөвхөн тэр сургуульд орох гэж бэлдээд тэгээд эхний бараг нэг оноогоороо 5% орсон тийм топ оюутнууд нь цугларсан байна. Нэг оноос алдах одоо ирэхгүй бас хэлсэн дээр бол нэг оноос алдах. Тэгээ ер нь бол тэр сургуулийг ер нь бол төгснөхийн дараа ч гэсэн ер нь бол топ компанид ажилд орох. Тийм одоо бол асуучинд энэ бэлтгэж байгаа. Тэнгүүд тэр дунд ингээл оронгууд бүр өөрийгөө нэр амар голж өөрийгөө ямар муу байсан гэдгээ мэддэм байлээ. Гэтэ өөрийгөө нэг тийм мэдээд очиход бас зүгээр юм байлээ. Тэр ч тийм шүү дээ. За би ийм байна гэдэг юм мэдчихэв. За тэгвэл би одоо нэг ийм болж байгаа. Тийм би одоо юу яд юм бэ? Үнэхээр надад мэдхгүй шатахгүй зүйл маш их байд юм байна. Тэгээд надад ийм одоо зүтгэлтэй тал байд юм байна. Одоо надад бүр үнэхээр ийм лаглаг ингээд оюутнууд одоо хичээлээ ингээд сайн тус сурахын тулд ингэж үхэн хатан зүтгэдэг юм байна гэдгийг ер нь бол нэг хажуугаас нь хараад мэдээд авчихад ер нь бол зүгээр юм билээ. Гэхдээ та нар бас солонгос руу ирээ сурахаар явахаар төлөвлөж байвал Монголд байхдаа суурьа маш сайн болгоод яваарэ гэж хүсэж байна. Гадаад хэлээ. Тэгээд одоо шинэ судалгааны ажил бичих чадвараа
тэгээ хүмүүстэй харилцах чадвар, тэгэл суух, төвлөрөх чадвар тий. Багшийн үгийг сонсож ойлгож одоо тэрийг нь хийх чадвар гэдэг ч юм уу. Гадаад одоо нөхцөлд тий гадаад оронд зохицох одоо тэр чадвар ч юм уу тий. Тийм бүх ингээд зүйлсүүдээ маш сайн суурьтай болоод очих юм бол та нар тэр орноос маш олон зүйлийг сурч мэдэж авч чадна. Хэрэв ямар ч суурьгүйгээр ямар ч бэлтгэлгүйгээр тэгээд очих юм бол ер нь бол тэр цаг хугацаа ялангуяа өөрийнхөө төлбөрөөр сурж байгаа хүмүүс тий одоо тэр их мөнгө маш хайрна байгаа учраас та нар маш сайн бэлдээд яваарэ гэж хэлсэн. Эсвэл эндээ одоо 10 жилийн төгсөөд бакалавраас нь эхлээд бас сурч болно шүү дээ. Бакалавраа сурлаа, бакалавраа төгсөөд тэндээ дахиад одоо магистраар сурдаг ч юм уу. Тий. Тэгэж явал бас арай ч явах. Ер нь бол хамаагүй дээр бас сонголт. Тийм хэрвээ бакалавраасаа эхэлж яг солонгост сурж ивэл тэр оюутан магадгүй илүү их тийм суух төвлөрөх чадварыг сурч байгаа та тий оюутан байх хугацаанд тэгээд магистрт орвол бас арай дээр бийж магадгүй. Тэгээ чи өөрийгөө яг хинбэ гэдгийг ингээд 20 наснда ч юм уу 20 дөнгөж гаруй наснда одоо ингээд үзээд хараад юм үзэж нүд тайлгдсан шүү дээ. Яг хараад ингээд нүд нээгдээд бас ийм зүйлүүд байт юм байна. Би юм байна. Энэ хүмүүс ингэж амьд юм байна. Зөвхөн бас ийм зүйл байдгүй маань гэдээ бас мэдээд авчих нь илүү сайн. Миний үнээр байгаа орчноос цаашаа ийм одоо агуу ийм юу бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй л тий. Ер нь бол гадаад сурах бол ер нь маш том давуу талтай. Гадагшаал явж сурсан. Тий. Гадагшаал явж сурчаад буцаад эндээ ирсэн нь дээр шүү. Одоо манай их сургуулийн найзуудаас бол гадаад очиж сураад цаашаа Америк руу явж дахиж сураад ажиллаад амьдрах юм. Нааш нэг тийм ирэх одоо сонирхолтой болсон хүмүүс бол бас зөндөл байна л та. Тэгээд яалтч хөр багталтай гэж бодсон л да. Одоо Монголд нийгэм бас ямар байна тий. Тэгээд явж сураад буцаж нэг тийм тэндээ хэрвээ ингээд удчих юм бол бүр нөө ирж чадахгүй болчих юм шиг санагдсан. Монголдоо ирээд бүр тасан зохицож чадахгүй тий. Тэгэхээр яг сурын зорилгоо биелүүлээл яг ажиллахаар бол нэг 2-3 жил ажилдаас яг зуршлага өрнөлүүлж болно тий. Тэгээ сайн нөгөө нэг одоо коронавирусаас болоод хүмүүс ер нь жоохон эх орныхоо үн цэнийг илүү мэдэрсэн баг тий. Гадаад одоо байгаа хүмүүс хичнээн тэр орондоо дуртай одоо тэр орондоо амьдрахыг сайхан байгаа ч гэсэндээ тухайн орныхоо хүмүүс гадаад л хүн гэж харна шүү дээ тэр үнийг. Одоо хичнээн өөрсдийнхөө нэг гэж хүлээж авахгүй тий. Хичнээн сайн байгаад одоо хичнээн өндөр боловсрол эзэмсэн ч юм уу. Яг тийм байсан ч гэсэн тэр улсад хоёр төгс байна л гэдэг шүү. Тийм тэр орны хүмүүс бол гадаад хүн байна л гэж харна. Тэгээд яг одоо эхлээд өөрсдийнхөө орны хүмүүсийг л эмчлэе гэж хүмүүс ер нь бол бодно. Тийм учраас яг монгол хүнийг одоо үн цэнтэйгээр хүлээж авч байгаа одоо юу яаж байгаа өөрсдийн ингэж эмчилж байгаа орн бол зөвхөн өөрийнх нь эх орн л байгаа шүү дээ. Тийм болохоор мөнхийн хоёр гадаадд очиод маш сайн сураад за ажиллахаар бол нэг 5 жил дотроо тий. Бүр удаан тэнд амьдрах юм бол бараг Монголд ирэх хүсэлгүй болчих учраас нэг удаан бас байхгүйгээр ирээд эх орноо бас хөгжүүлээрээ хийх юм их байгаа шүү. За ингээд битэрийн яриа нэлээд бас урт болчихсон. Бараг 40 минут. Харин тийм. Ер нь бол дууссан сонссон хүн байх юм бол тийш үү. Тийм ээ. Хай. Дууссан сонссон баярлалаа. Тэгээд YouTube сувг дээрээ тавьсан анхны хамгийн урт видео олчихсон тийм. Маш урт. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн хичээлүүд болон энэ ярилцлагуудаараа дахин уулзъя. Тэгээд битээр бас дараагийн дугаартаа мөн энд одоо 10 гаруй жил амьдсан солонгос хүмүүсийг бас оруулж ярилцах тийм одоо юутай байгаа. Төлөвлөгөөтэй байгаа. Тэр яриануудыг та бүхэн бас сонсоорой. Тэгээд тэр хүмүүс болохоор монголчууд яг яаж амьдарч байна. Одоо Монгол 10 гаруй жил болчихоор юу сайн дунд нь баг ууссан хүмүүстэй. Тэгээд илүү сайн тэр багш маань болохоор нэг дээр нэг манад ирээд бууц хийж өгсөн чинь тустай аяг байна үгингүүтээ буузан дээрээ сүйтэй цай хийж идсэн. Амар гоё идэг гэх. Бүр яг нэг Монгол болцсон юм шиг. Тийм Монгол болцсон шиг. Тэгээд юу яадаг дэлгүүрээс нь хил нэг юм бууз банш байн гавж иддэг. Тэгээд тэрэн дээрээ сүйтэй цай чанаад хийж иддэг гэсэн. Нэгэн гэхдээ бас жолоо явахдаа яг монголчууд чиг жолоо гэдэг гэсэн мэлээ. Тэр нэг сууж баг урсгал сөрөнгөө алдсан шүү бас. За тэгэхээр маш сонирхолтой зочнуудаар бас сонирхолтой зочдыг өөрж бас оролцуулж ярих болно. Илүү сонирхолтой ярианууд хийх болно. Тэгэхээр та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Тэгээ дараагийн ярилцлагаараа хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай.
Ah,